Намайг баг байхад манайх хөдөө байдаг байлаа л да. Мал дээр байдаг гэсэн. Тэгээ манай аав маань жил болгон өвлийн үгэн болж манайд орж ирдэг гэсэн аахгүй. Тэр үед 4 5 тал байсан юм уу да. Тэгээд дээлийнхаа өнгийг буруу харуулж өмсөд тэгээ дээрээс нөгөө нэг юм цагаан уртаа сахал тэгээ хөрхөнд шар цавуугаар ингээд наагаад тэгээ орж ирдэг гэсэн аахгүй. Тэрийг бид нэр мэддэг байсан. Бид нар жоохон бие мэддэг байсан. Манай дүүнэр ерөөсөө мэддэг байсан. Тэгээд орж ирж бэлгээ өгөөл тэгээ буцаад гараа явахдаа дандаа аавын морийг унаад хажуу айл руу давхиж явчихдаг гэсэн. Тэгээд намайг 6 таа байхад манайх аймгийн төв рүү нөөж орж ирсэн. Тэгээ байранд байдаг болоод тэгээ манайхан бүгд цэцэрлэг сургуульд явдаг болоо. Тэгээ шинэ жил болж исэн учраас айгүйх нөгөө нэг цэцэрлэг дээр бүжиг дуу муудрыг айгүйхан бэлддэг. Тэгээд амар их ядардаг. Орой ирээд цэцэрлэгээ тарж ирээ гэртээ байж байгаа. Аа бэлгээ өгдөг. Тэгмээд та гэс нөгөө дээлээ өмсөд бэлгээ өгөхгүй мүү? Ядраад дэжтэй унтмаар байна гэлээ. Тэрнээс хойш манай дээрээс өвлийн үг ярьж байгаагүй.